Энерги өөрчлөгдөхөөс нааш таны амьдралын юу ч өөрчлөгдөхгүй. Энерги гэдэг чинь юу юм гэхээр яг одоо мэдэрч байгаа мэдрэмж байхгүй. Тэгэхээр бид сэтгэл хөдлөл мэдрэмжээсээ хамааралтайгаар тухайн асуудалтаа хит их анхаарал хандуулаад түүнээс болоод стресстэйд байх юм бол асуудлыг шийдвэрлэж чадахгүйгаараа барахгүй бүр их асуудлыг өөртөө татах болно. Үүнийг хүлээмжшөөрөх амаргүй л дээ. Бид аливаа асуудлыг эсэргүүцэж хариу үйлдэл үзүүлдэггүй мэдээд үзүүлнэ. Гол асуудал бол хэр удаан реакцлах юм бэ гэдэг асуулт. Тиймээс бид бодож мэдэрч байгаагаагаа адил ухамсарын төвшөнд очиж резонанст орж тэр асуудалтай автахгүй тул сэтгэл хөдлөлөө удирдах сурах нь туйлын чухал байдаг. Сэтгэл хөдлөлтөө автан ямар нэгэн шийдвэр гаргах давтамжаа багасгаж реакцлах хугацаагаа богиносгосноор бид тэр сэтгэл хөдлөлөө даван гарч асуудлаа шийддэг. Мөн бид өөртөө цаг гаргаж өөрөөсөө асуулт асууж өөртөөгөө ярилцаж харж чадахгүй байгаа боломжууд дээр төвлөрч тэрэн дээр суугаад тааруулах нь энэ асуудлыг амархнаар шийдэхэд туслаад зогсохгүй бидний бодит амьдралыг өөрчлөх, квант ертөнцөөс шинэ амьдралыг хугалах, хайрцагнаас гарах боломжийг бидэнд олгодог.